За өдөр чи бичлэгээр бөмбөдөж гэж байна да. За эц эхлэе. Тэгээд сошиалтай өөрийгөө харьцуулж үзлээ. Бичлэг хийж байгаа хүн болгоо харьцуулж үздэг л ах л та. Тэгээд юу харьцуулт юм бэ гэхээр хин блэ? Даас миний үе Diamond Daska гэлөө. Тэгээд нэрийг мартчихлаа. Ямар ч нэг тийм Forex Center ярьдаг залуу байт юм бэлээ. Тэгээд өөр чинь одоо Монголд чинь YouTube дээр ч одоо хин юм бэ? Red Burger гэж бас жоох хөвгтэйс нөгөө Чами Мишель одоо тэрдээ бол би харьцуулах яг миний контентын төрлөөс өөр ихгүй. Шал өөр. Пострлын контент хийдэг гэсэн юм идэх ч юм уу. Ингээд явах ч юм уу. Анхнаасаа айгу хүн зэтгэр эхэлсэн. Хажуугаар нэг мэдээж хөгжлөлтэй бичлэгүүд бол хийх гэсэн төлөвлөгөө байгаа. Яг бол би залуу хүн. Тийм болохоор жоон хараал хэлэх ч юм уу. Ингээд нэг жоон хөгжлөлтэй байх гэж ч юм уу. Хичээгээсээ гадна угаасаа заримдаа тийм байхгүй бол ингээд айгу депресс гэдэг байгаа. Тийм. Тэгээд тэд нар дээр ингээ хийж байгаа контентуудыг үзсэн айгу кино гэдэг хүмүүс ч их болсон. Тэгээд нартай ингээ харьцуулаад үзэхэр хүн айгу шантармалтай. Өө ямар амар царайлаг залуу вэ? Ямар мундаг залуу, ямар гоё эдит, ямар гоё мөнгөтэй. Тэгээд харьцуулаад ивэл хизээч чамаас юм гарахгүй. Энэ бичлэгийг үзэж байгаа харин яг энэ хүнд зориулж би яг юу хэлэх гээд байна вэ гэхээр чи ингээд чи өөрөөрөө байж байхдаа төгс. Гэхдээ өөрөөрөө байж байхдаа төгс гэдэг чинь чи битгий хөгж гэсэн үг биш. Одоо монгол хүн болохоор би дэлхийн номер 1 гэж боддог. Хоосон бардам нөхдүүдтэй ойролцоо биш. Бодит тий. Чи өөрөөрөө байж байхдаа чи зүгээр дахин давтчихгүй байдлаа олоод гялцуулснараа чи гэрэлтэж чадна гэсэн үг байхгүй юу? Зүгээр байж байхдаа биш. Энэ хоёр чи хооронд ялгаатай шүү дээ. Зүгээр өөрөөрөө байж байхдаа би юм бол дэлхийн номер 1 мундаг гэж боддог, сод гэж боддог хүн болохоор хөгждөггүй, бариндаа өрддөг. Тэгээ бүр арга эсрэгээр урууддаг. Ямар хүн хөгжтэй юм бэ гэхээр би өөрөөрөө байж байхдаа сул дорой. Гэтэ би сул доройгоо засах боломжтой. Тэ? Тэгэд ингээ өнгөрдөг хүн гялцдаг байхгүй юу? Гэт улам тодорно гэсэн үг шүү дээ. Сул дорой байдлаа гялцуулаад тэг чадруудаа билээ сайжруулад явал хүн гялцсан тэ. Яг уу миний сул тал мөртлөө даваа тал болдог нэг зүйл юм бэ гэхээр ингээд айгу зарим зүйлийг айгу хурдан мартдаг байхгүй юу? Ингээд тэ цайлган гэж хэлэх нь зөв буруу юм мэдэхгүй. Гэхдээ зарим утгаараа би нэг тийм цайлган хүн биш гэдэг нь угаасаа тамаар харж байгаа. Тэгээ ер нь бол яг ингээд харин зарим хүнийг бодвол нэг зүйл рүү унчаад буцаж уйлаад тэндээ суух хугацаа бага л гэсэн. Тэгээ дээрэс нь хин нэгэнтэй маргалдаж мэтгэлцээ тэрийг нэг санаад юм уу гэх ингээд тэ ингээд бодоол шүтэндээ 100-аар явах магадлалаараа багтаа гэсэн үг л дээ. Гэхдээ энэ чинь болохоор хууль биш зан чанар байхгүй юу? Тэгэхээр зан чанараад өөрчлөгдөх боломж байдаг. Магадгүй ингээ ирээдүйд илүү ингээд тэ ингээд хүн хийсвэр хүн байснаа дуу цөөтэй хүн болчдөг хүн байдаг тэ. Янз бүр хөргөлтүүд орж иж болно. Зан чанар бол өөрчлөгддөг. Гэхдээ гүнээсээ хэрэг өөртөө төлөвшүүлсэн зүйл ах юм бол тэр бол бас өөрчлөгдөхгүй л тэ. Тийм тэрийг бол хэн олж харах юм бэ гэхээр багын найзууд л баг. Ер нь бол яг уул хэлэх гэсэн санаа нь яг юу юм бэ гэхээр та нар зарим зүйл цаг хугацааны ирэхээр шалгарна, зарим зүйл ингээд юм хийн. Гэтэ юм болгон дээр хүнийг өөртөө харьцуулаад зарим нэг зүйл дээр бити унтраас бишээр сайн зүйлийн суралцаад явах хэрэгтэй гэдэг дээр хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхгүй болохоор та нар зарим хүнийг ингээд авираад ингээд төрөхөөс жоохон авьяастай ч юм уу эсвэл ингээд гэр бүл орчин нөхцөл бүрдсэн жоохон мөнгөтэй ч юм уу ийм хүмүүстэй шууд ингээд өөрийгөө харьцуулах ч юм уу намайг харьцуулах шаардлагагүй гэсэн үг байхгүй. Би ч бодно шүү дээ. Би ингээд мэдээж энгийн амьдралтай айлын хүүхэд. Энгийн амьдралаас энгийн зүйл хийгээ явж байгаа хүн. Тэгснээр нэг тийм баян айлын хүүхэдтэй өөрийгөө харьцуулах шаардлагагүй байхгүй. Баян адуугийн харьцуулалт хийх шаардлагагүй. Тэгснээр эсвэл тэр хүнийг баян байгаад нь би үзий ядах шаардлага байхгүй байхгүй. Би ч эсвэл өөрийнхөө байгаа байдлаар ч үзий ядах шаардлага байхгүй. Энийг давуу тал болгоод явагдсан гялцсан. Тэгээд хүн хаана хизээ хаана байгаа ингээд заримдаа бол хүмүүс сонгож төрдгүү гэж ярьдаг. Гэтэ яг хэрвээ тэр урд нас гэдэг ойлголтоор бол заримдаа сонгож төрдөгч байж магадгүй. Гэтэ нэг л зүйлийг мэдчихэв. Хүн хэлсэн шүү дээ. Хүн урд нь хүн байсан ч бай, анх удаа хүн болсон ч бай, сүнсний хувьд бол нэг л амьдрал, нэг л зам, нэг л гэхэлээд байхгүй. Нэг л хайх зүйл байдаг. Сүнсний хувьд шүү дээ. Бие махбодын хувьд бол мэдээж жоохон зөрүүнүүд байж болно. Гэтэ тэр нэг хинч хамаагүй байхгүй. Ийм болохоор чи ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол бити шантраарай, хичээгээрэй, зорилгоо олоорой, мөрөөдөлтэй байгаарай. Тэрийг гялцуулаарай.
Үнцэнтэй хүн байгаарэ. Онцгой хүн байгаарэ. Тэр онцгой чинь ингээ үнэхээр тодорхой юм бол ингээд хүндэл авдаг шүү. Тэрийг л хэлмээр юм да.